Цэргийн төв эмнэлгэнд батлан хамгаалах яам зэвсэг түвшний цэргийн албан хаагч чөлөөнд байгаа ахмадууд Баян зүрх, Багхангай, Багнуур, Налах дүүргийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлгаа шийдэл эмнэлэг юм а. Цар тахлын улмаас өнгөрсөн оны 2 дугаар сараас эхлэн коронавирус халдварын эмчилгээ, тусгаарлалтын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд 9-р сарын 10-наас эхлэн үндсэн тусламж үйлчилгээнүүдээ эрүүл мэндийн даатгалаар иргэн даатгуулагчдад хүргэж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. За энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус эмнэлгийн эмч мэрэгчлэнүүдэд эрүүл мэндийн даатгалын шинжилэл 2021 оны эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол олон улсын эмнэл зүүн up-to-date платформ зэрэг даатгалын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө. За өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас цэргийн төв эмнэлэг дээр бол сургалт зохион байгуулж байна. За цэргийн төв эмнэлэг маань бол өнгөрсөн хугацаанд ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол ирэх 9 сарын 10-аас үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. За тэгээд энэ асуудалтай холбоотойгоор бол цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаарх танилцуулга, за 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах асуудлууд, за үндэсний зөвлөлийн 05 дугаар тогтоолоор батлагдсан нэхэмжлийн хяналтын журмыг бол танилцуулах сургалтыг бол зохион байгуулж байна. За энэхүү сургалтанд бол цэргийн төв эмнэлгийн удирдах албан тушаалдан 20 гаруй хүн оролцлоо. Манай цэргийн төв эмнэлгийн хувьд бол сүүлийн 2 жил орчмын хугацаанд коронавирусын халдвартай өвчтнүүдийн хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. Одоо бид үндсэн үйл ажиллагаагаа нээ ажилуулах хүрээнд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр эдгээр тогтоолтой танилцуулах эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдэд мэдээлэл өгөх хүрээнд хамтарсан сургалт зохион байгуулж тулгамсан асуудлууд, эдгээр даатгалын хэрэгжилт, санхүүжилтийн талаар тодорхой цогц мэдээлэл авсандаа туйлын баяртай байгаа. Эрүүл мэндийн даатгалын талаар орсон хичээл маань бол биднэрт бол маш их үр өгөөжтэй сургалт боллоо гэж бол эмч бидний зүгээс л үзэж байна. За тэгээд бид нар бол ямар ч хэлсэн энэ эрүүл мэндийн даатгалаар бол яаж санхүүжилтээ авах уу, тэгээд өвчтнөө яаж эмчлэх үү, тэр санхүүжилтээ яаж авах уу гэдэг тал дээр бол нэлээд их зүйлийг бол ойлгож мэдлээ. Энэ бол аюул сайн шинжилгээ болсон гэж үзэж байгаа. Урд нь бол бид нар хуучин хуулиа бол дагж ирсэн. Одоо энэ шинэ хуулиараа бол иргэд даатгуулагчдад бол ээлтэй. Тэгээд бол нэлээд их олон зүйлийг бол шинээр бол нээж гаргаж өгсөн юм хууль болсон гэж үзэж байна. За цэргийн төв эмнэлгийн хувьд COVID-19 нөхцөл байдлаас өмнө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 2021 онд батлагдсан эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоолыг анх удаа хэрэгжүүлэн иргэн даатгуулагчдад хэрэгцээтэй тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхээр бэлтгэж байгаа юм а. Ингэснээр иргэд тус тогтоолоор баталсан тусламж үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөөлөн тус эмнэлгээс авах боломж бүрдэж байна.